зуны сайхан дулаахан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Өнөөдөр би та бүхэнтэйгээ төлөвлөгөөнийхөө шинэ дэвтрийг танилцуулахаар бэлдсэн байгаа. Тэгээд та нар хэрвээ миний сувгийн бусад видеотой танилцсан бол ерөнхийдөө миний хувьд ирээдүйн зорилтыг тодорхойлж, түүнийг яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргах, түүнийг жил, сар, 7 хоног, өдрөөр зохион байгуулах дуртай. За энэ удаагийн энэ төлөвлөгөөний систем нь болохоор өөрөө эргээд амьдралынхаа олон талбар дээр өөрийгөө үнэлж үзэх боломжийг олгож байгаа. За яг ориг хэлбэрээр нь худалдаж авах юм бол бас нэлээд үнэтэй тусгаар тийм зорилттой төлөвлөх тогтолцоо байгаа. Харин энд одоо гарч байгаа янз бүрийн одоо санаануудыг аваад өөртөө бүжээ байдлаараас хөтөлж болно шүү. За энэ зорилгоор та бүхэнд шинэ төлөвлөгөөнийхаа дэвтрийг төлөвлөж байна. Маань болохоор бүрэн одоо ухсрагддаг гэж хэлж болно. Одоо энэ цагиргаануудаа хөссөн хавцаа хийгээд тэгээд доторх энэ агуулгынхаа дарааллыг ч гэсэндээ өөрөө тодорхойлоод оруулж болно. За миний хувьд болохоор эхний хэсэгт ингээд юм хийх боломжтой юм. Кармата
ийм хавчуурга гэх юм уу тийм авсан байгаа. За энэ нас энэгээр ингэж хийж болно. Энд чи бас юм хийж болно. За энэ болохоор эхний хуудасаа. Энд чи би өөрийнхөө холбоо хаяг ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд тэмдэглэж болохоор байгаа. За энэ одоо төлөвлөгөөний дэвтэр маань болохоор зорилтоо тодорхойлох үүрэг гэсэн системтэй байгаа. Тэгээд тэр системийг одоо тайлбарласан ингээд юм аргууд нагаа. Өөрөөр хэлбэл R хэсэг нь болохоор reflection буюу өмнө туулсан амьдралаа эргцүүлэн тунгаах хэсэг байгаа. P хэсэг нь болохоор projection буюу ирээдүйд болох зүйлээ яг яаж төсөөлж байгаа юм бэ гэдгээ гаргана. За энэ болохоор өмнөх тэр эргцүүлэн тунгаасан туршлагаасаа урган гарч байгаа ирээдүйг яаж төсөөлж байгаа. За 3 дугаарт нь болохоор A буюу action тэр нь л яг ямар үйл ажиллагаа төлөвлөж байгаа нь тэрийгэ бичих. За M болохоор сар тутмаа шалгаад явдаг. Q нь болохоор улирал тутам шалгаад явдаг. Ийм тогтолцоо байгаа. За одоо энд болохоор нөгөө өмнөх амьдралаа эргцүүлэн тунгаах ийм асуултууд байгаа. За нэгсэндээ SWOT анализтай жоохон төстэй юм гэнэ гэсэн. За энд болохоор бүтэн одоо жилийн туршид тийм ээ яг ямар шүү байсан бэ? Хувийн амьдрал дээрээ, ажил дээрээ болон гэр орны хувьд яг юу хийчихсэн бэ гэдэг дээрээ хүрсэн үр дүнгуудээ бас хэр зэрэг үнэлгээ өгж байгаагаа бичих боломжтой тийм хэсэг байгаа. За энэ нь болохоор яг сурсан зүйл одоо нөгөө сөрөг зүйл асаагааш эрсдэл ч юм уу ямар нэгэн тийм алдаа ч юм уу тийм сөрөг зүйлээ яаж эерэг болох вэ гэдэг харуулсан хуудасгаа. За энэ чинь болохоор одоо тэр сөрөг зүйл ч гэсэн өөрөө сургамжтай. Тэгэхээр би яг сурсан зүйл нь юу юм бэ гэдгийг бичээ те. За сурсан зүйлийн хадаа ирээдүйд авах арга хэмжээ юу юм бэ гэдгээс бичдэг тийм гоё зүйл байгаа. За дээрэс нь бас энэ эрсдлүүдээ үнэлэх, эрсдлийн үнэлгээ хийх юм боломж олгож байгаа. За энэ бол миний жил болгон хийх маш их дуртай хэсэг байна. Өөрийнхөө амьдралын талбарууд дээр үнэлгээ хийгээд тэгээд түүнийхээ дагуу ирээдүйн зорилтуудыг тодорхойлох юм хэсэг байгаа. Тэгээд энэ амьдралын хүр дээр 1-ээс 10 хүртэлх оноо өгж ингэж дүгнэхээ дуртай. За ирээдүгээ би яаж төсөөлж байгаа юм бэ? Хувийнхаа амьдрал дээр, ажлын талбар дээр бол гэр орондоо гэд бичсэн байна. Тэгэхээр энийг ирэх 12 сарын дараа тий 1 жилийн дараа ер нь яг ямар юмд хүрсэн байх юм бэ гэдгийг одоо төсөөлж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ бол нөгөө зорилттой заримдаа бичгээд бидний жоохон хэцүү байдаг. Тэгэхээр шууд би тэгнэ би ингэнийхээ оронд яг өөрийгөө төсөөлөж жилийн дараа хаана хүрсэн байл би яг баяртай авах гэдэг ч юм уу. Ийм байдлаар талбарууд дээр үнэлгээ хийх үр дүнтэй арга баха. За энэ нь болохоор санаагаа буулгах, санаагаа уралдуулах хэсэг байгаа. За энэ дээр нь болохоор одоо сэтгэл ханамжтай болгосон үйл ажиллагаа юу байсан бэ? За одоо бусадтай холбогдоход ямар арга хэмжээнд төсөлсөн бэ? За шинэ юм сурахад юу хэрэг болсон бэ? За энэ болохоор ирээдүйн зорилтуудыг тодорхойлох самбар гэж байна. Энэ жилийн хувьд болохоор Хоббиничийн систем жилийнхаа нөгөө төлөвлөгөөн дээрээ хүсэж байгаа зорилтуудыг бичээд тэгээ тэрийг ямар шиг болсон бэ гэдгийг ингээд ерөөхдөө энэ дээр яг тийм зорилтуудыг би төшүүлж байна. Тэгээ хийх болно гэж бичсэн. Тэгээд тэрийг ингээд шалгаад явсан л да. Тэгээ энэ бол энэ жил миний туршиж үзсэн нэг жоохон шинэлэг гэх юм уу? Тийм аргачлал манд байсан. За энэ дээр болохоор нөгөө жилийн одоо төлөвлөгөө гаргачаа дараа нь тэрийг сарлууга буулгадаг. Тэгээ 7 хоногийн нэг онцлог нь болохоор яг тэдээс тэдэн цагийн орнд тим юм хийнэ гэдэг өсчих боломжтой байдаг. Тэгээ миний хувьд болохоор хүмүүстэй дандаа уулзалт тохирдог учраас тэгээ уулзалтууд нь бол ерөөсө цаг минут секундээр тооцогдож байгаа тийм нарийн зохион байгуулалттай байхыг шаарддаг ажил хийдэг учраас яг ийм цагийн зохион байгуулалт маш чухал аа. Яг хэдэн цагт юу хийх вэ? За тэгээд бус нь болохоор дандаа өдөр тутмын тэмдэглэл хийх юм. За өдөр тутмын тэмдэглэл хийх тийм хэсэг нь болохоор бас ийм цагийн хийх зүйлүүдийг бичих боломжтой нэг юм булан байдаг. За дээр нь болохоор яг тэр өнөөдөр амжуулна гэсэн тэр одоо 5 зүйлээ бол бас энэ чинь 5 жижигэн тийм хайрцагны ард бол бичиж болдго юм аа. Тэгээд эдгээр нь бүтэхгүй учраас дээрээс нь шууд ингээд дараад тэмдэглэл бас хий. За жишээлбэл би нөгөө хосын баяр тэмдэглэх гээд ингээд бэлтгэл хийсэн байгаа. За тэрэн дээр юу анхаарах вэ, яах вэ, ямар юм зохион байгуулах вэ гэдэг бол энэ чинь битсэн гэж хэлж болно. За ийм байдлаар би явсан. Тэгээд надад юу дутагдсан бэ гэвэл за яг ирээдүйн хараа гэж байгаа. Тэгэхээр 1 жилийнхаа харааг болохоор би зүгээр ингээд
бичээд тэ нэг иймэрхүү юм хийндээ тэгэндээ гэс нэг тийм төсөөлөл ийм байдлаар бичсэн. Тэр нь бас л ингээд дутагдaltaа санагдаад тэгээ ингээд ийм ямар харж ингэж төсөөлөх нь илүү надад тохиромжтой юм байна. Тэгэхээр би энэ vision board-ыг ашиглая гэж бодоод энэ дэвтрийг бол захиалсан. За өөр нэг онцлог нь болохоор улирал улирлалаар ингээд зорилтуудад төвшүүлээд хувийн ажлын гэрээ ингээд тэгээ тэрийг дэвшүүлэн гот ингээд бүх саруудаар нь юу хийх вэ гэдэг тэмдэглэвчиж болоо. Тэгээ энийг заавал саруудаа ашиглахгүйгээр улирлаар юм хийн гэх юм бол бас тэрийг хийж болохоор нэлээд хэдийн бичиж болохоор тийм хүснэгт байгаа. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө ирээдүгөө хийх ажлуудаа төсөөлөхөд аягүй хэрэгтэй. Одоо энэ улирлаа төвшүүлж байгаа тэр зорилтуудаа тус бүрт нь бас ингээд задлаад яг юунд хүрэх гээд байгаа юм бэ гэдэг хэлж болно. Жишээлбэл би энэ жил ном гаргая гэж үзээ л та. Тэгвэл энэ чинь би ном бичиж гарах хүрч байгаа. Яагаад ингэж чухал вэ гэвэл би одоо Монгол эмэгтэйчүүдэд хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд би тусламаар байна. Өөрийнхөө туршлагаас би хуваалцмаар байна гэдэг юм тий. Тэгснээрээ одоо миний гаргаж ирсэн алдаа гарахгүй бах. Дээрэс нь миний одоо өөрийнхөө амьдралаараа сурж мэдсэн тэр сургамж өстөд хөрөмж гэдэг юм уу. Тэрийгээ би энэ чи бичнэ гэсэн үг байхгүй юу. За тэгээд зорилтоо харин тодорхойлж чигтээ тодорхой хэмжигтгөөд бодтой хурж болох үз. За энэ дээр болохоор шагнал болох үз гэсэн байна л да. Смарт гэдэг дээр энийг бол арай өөр байдлаар бусад газруудад бол тайлдаг. Өөрөөр хэлбэл relevant буюу хамааралт миний одоо тэргүүлэх ач холбогдол, миний үнэт зүйлстэй холбоотой, миний амьдралын одоо зорилго те хийж бүтээ гэсэн зүйлтэй холбоотой үгүй юу гэдгийг шалгадаг тийм шалгуурууд. Энийг болохоор wording хэлсэн байна. Арай өөр шагнал болох үз. Тэгээ хугацааг нь зааснаа гэж. За миний амьдралд яаж тэр нөлөөлөх юм бэ гэдэг. Тэгээд энийг анализ хийснийхаа дараа шаардлагатай бол өөрчлөөд тэгээ нөгөө зорилтоо бүр гой болгоод бичих. Ийм боломж зорилтууд дээр ингээд анализ хийгээд улам сайжруулах боломжийг олгосон юм дасгал ажлын маягийн ийм хуудснуудтайгаа тэгээд тэрийг нь би бас ашиглаж үзмэр санагдсан. За дээрэс нь энэ юу гой санагдсан бэ гэхээр нөгөө үйл ажиллагааныхаа замын зурглал гаргаж байгаа. Тэгэхээр таны зорилт яг юу юм бэ? Үүний тулд та юу хийх юм? Алхмуудаа бүр ингээд чагсаагаа тий 10 алхам бичээд. Агаар бүлэглэе гэвэл одоо яах вэ? Зорилтуудаа бүлэглэе гэвэл одоо иймэрхүү зорилтууд төшөөлөд. Энэ дотор нэлээд байгаа ш. Тэгээд тэрэн дотор бас ингээд хийх юм байна уу? За яаж хэмжих юм тэгээд хизээ амжилтанд хүрэх юм гэдгээ заагаад. Тэгээ хинд одоо би тайлангаа тавих юм тий. Яг үнэхээр зорилт гаргаад тууштай явахын тулд яах ёстой вэ гэдэг ингээд бичээл тэгэл үүний ард ямар шагнал байгаа вэ? Тэрийн замын зурглал. За өөр нэг энэ гоё санагдсан зүйл нь болохоор ингээд сараараа би төлөвлөгөө гаргаж болно. За өнгөрсөн сар юу хийчихв гэдгийг бас ингээд бичих боломжтой хэсгүүд байгаа. Энэ сар би яг нэг ямар чухал зүйл амжуулъя гэж бодож байгаа вэ гэдгийг хэлчихнэ гэсэн юм байна. 7 хоногийн одоо ямар зорилтуудыг та илүү чухал гэж үзэж байгаа. За өдөр тутам яг юу хийх вэ гэдэг бас гүйснөөч гэдэг юм тий. Тэрийг ингээд за тэгвэл нэгэнд гүйсэн 6-нд гүйсэн 16-нд гүйсэн ч гэдэг юм тий. Яг яаж хийж ийн ямар тогтмол тогтмолчтой гэдэг бас харах боломжтой тийм зүйл байгаа. Тэгэхээр энэ нөгөө төлөвлөлүүд энэ нь болохоор нөгөө болцсныхан дараа тэмдэглээд явдаг энэ хугацаа. За ингээд сарынхаа төлөвлөлтийг болон гүйцэтгэлийг энэ бичдэг. За тэгээ тэмдэглэх. За ингээд цаашаа сарын юмнууд бол ингээд явчихж байна тийм ээ. За ингээд улирлын юм ороод ирж байгаа. Сарын юм хий дараа нь ингээд улирлын юм хий. Тэгээ улирлынхаа тэр үнэлгийг гаргаж байгаа байхгүй. За энэ улирлдаа яг юу хийчихв те ямар ирсэн бэ гэдэг дээр үнэлгээ хийн. За тэгээд 3 амжилттай зүйлээ сайн зүйл нэг сайн биш зүйл гэдэг. За чаашд би 4 улирлд юу хийх вэ гэдэг гаргаж ирж байгаа. Шийдвэр гаргалтын мод энэ тийм яг өөрчлөлтөнд өсөж байгаа зүйлээ өрхөнд тул юу юм бэ гэдгийг ингээд асуусаар байгаа. Тэгээд шийдвэр гаргах чинь туслах тийм зураглал байгаа. За энэ болохоор 10 сарын төлөвлөгөө 11 сарын төлөвлөгөө гэдэг явчихж байгаа. За тэгээд 12 сар хөрмөгц яах вэ гэхээр 4 улирлынхаа үнэлгээг хийгээд за тэгэхээр одоо ингээд жилийн үнэлгээнүүдээ хийх тухай байгаа. Тэгэхээр айцтай байдаг бол тэгээ айцаа яаж боруулах гэсэн тийм аргачлал хүртэл байна. Санаа зовлтыг бол аюул чухал юм хэрэгсэл. За тэгээд энэ жилийн зорилтуудаа гаргах юм
хэсэг байгаа. За тэгэл 1 сараас ахуулаад яшаага сараараа түрүүнийх шиг үнэлгээ хийгээд явчихна. Энэ нөгөө өдөр тутмын хуудсууд нь эхлэх гэж байгаа. Тэгээ өдөр тутмын хуудсууд нь болохоор тусдаа хөдөлж авсан юм л та. Тэгээ тэрэн дотор нь болохоор дагалдаад жилийнхаа бас юм ерөнхий өдөр зүрийг харуулдаг юм хуудас байна. Чухал онцлог өдрүүдэд бичдэг. За тэгээ жилийн төлөвлөгөөгөө ингээд улирлаар гаргах юм хэсэг байгаа. За би яг өөр юунд анхаарах юм бэ гэдэг нөгөө амьдралынхаа талбаруудаа очиж байгаа. Зэрэлтээ тодорхойлно хэсэг байгаа. За энэ дээр нь болохоор нөгөө сарынхаа зэрэлтүүдээ гаргана гэсэн. Ингээд сарын юмнууд маань явж байна. За эндээс гадна өдрийн юмнууд эхэлж байна. За өдөр тутмынхаа үйл ажиллагааг яаж төлөвлөх вэ гэдгийг аваад үзэх юм бол ингээд яг өнөөдрийн хамгийн чухал анхаарах зүйл. За ямар зүйлийг би улам аривжуулах юм, ямар зүйлийг болохоор би алдахгүй авч явах хэрэгтэй, ямар зүйлийг би төвчээд ингэ хийх хэрэгтэй гэдэг тийм. Тийм одоо 3 хэсэг хуваагаад бас ажиллаж болохоор заасан байгаа. Тэгээ өнөөдрийн үнэлгээ хийдэг. Ингээд за ийм юм төрлөө инглээ тэглээ тэмдэглэл ордог. За энэ бол өглөө 5 цагаас орой 9 цаг хүртэл ажиллаа бичиж төлөвлөх хэсэг бас байгаа. Төгсгөлт нь бас туршилтаар миний авсан хин 7 хоногийн төлөвлөгөөний хуудас. За энэ 7 хоногийн төлөвлөгөөний хуудас нь болохоор хөндлөнгөөр харсан нэг байгаа. За босоогоор харсан нэг байгаа. Энэ дагалдаад энэ 7 хоногийнхаа нөгөө идж байгаа хоолой төлөвлөлт хуудаснууд байгаа. За энийг бас авч хэлж болох юм аа. За энд жишээ болгоод харуулхад бол миний өөртөө тавих халамж гэсэн зорилт байгаа. Сайн унтаж амрах, дасгал хийх, эрүүл хооллох гэх мэт. За үүнийхээ задаргааг бас яаж дүүржлээ хийсэн байгааг та бүхэнд харуулж байна.